За 10 сарын өмнө бид нар парламентын түүхэнд 23 цаг хурлаж хамтарсан засгийн газрыг шөнөдөл хүртэл хурлаж байгуулсан. Тэгээд эргээд жил хүрэхгүй хугацаанд эргээс хөгж байгаа нь харамсаж байна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт түрүүн тэр хэлдэг эрх ашигын ирэм гэдэг зүйл дээр бид нарыг анхаарах хэрэгтэй болжээ. Улсын одоо эрх ашиг дээр нэгдэж нийлж болохоо байсан цаг үе бас болоог байх гэж би бодож байна. Ер нь энэ сонгуульд ард түмэн юу гэж бид нар санал өгсөн бэ? Хоорондоо хэрэлдээд уралцаад мөнхийн дайсан мэт Монгол төрд ажил гэдэг ийм байдлаар би өгөөг байх гэж бодож байгаа. Зарим хүмүүст бол одоо ингээ мөнхийн хэрүүлтэй байж байвал их сайхан би юуны хянаад одоо шүүмжээ загаа болов гэж харагддаг баг. За хоёрдугаар 126 парламент ер нь бол энэ 126 бүтэхгүй 76-аас ялгаа алга гэдэг ийм мессежийг бас аз талдуура өгöd байгаа хүмүүсийг би харахад бол тэнд хэн хаанаас өгöd вэ гэдгийг харахад бас их сонир дүр зур харагдаад байгаа. Өөрөөр хэлбэл 80 гаруй шинэ гишүүн ороод ирсэн. Үгэнд ордог нэг цөөхөн байна. Эднийг ухаад үзэхээр ашиг сонирхол гэдэг зүйлд барьж авах нэг цөөхөн байгаа юм байна гэдэг байдлаар. За 3 дугаарт Ерөнхий сайдын өгсөн өргөдлөөс харахад хамтарсан мөрийн хөтөлбөрөөр бид нар чинь сая батлаад бас удааг байгаа. За энэ мөрийн хөтөлбөр маань одоо магадгүй манай арчсан ном маань одоо бид нар нэгэнт одоо хамтрахгүй юм чинь гараад одоо бид нар санал өгөхгүй тэргээд одоо ийм байдалтай харж байгаа. Би бас харамсаж байна. Яадаг ч юм ер нь альва зүйл эхлэхтэй биш ер нь дуусахтаа бол байдаг. Тэр утгаараа бас энэ хамтарсан мөрийн хөтөлбөрээр яах болж байна. Ерөнхий сайдаас ч гэсэн би бас энийг тодруулж хэлээсэй гэж бодож байна. Энэ мөрийн хөтөлбөрийн бараг 4 жилийн мөрийн хөтөлбөрийн 50 орчим хувь нь ардын намынх, 30 гаруй 40 орчим хувь нь бол одоо арчсан намынх, 20 орчим хувь нь одоо хүн нам гэдэг одоо ингээд хамтраад зураад за бусад намууд ч гэсэн санал өгч ирсэн. Тийм учраас энэ тал дээр бас бид нар эргээд бодох хэрэгтэй. Энэ бол тоглоом биш. 90 гаруй хувийн одоо шийдсэн. За 3 дугаарт бид нар энэ баялаггүй ч байсан болоосаа гэж бодох үе ирж байна. Баялагын хараал гэж энийг хэлдэг гэсэн. Хэдэх баялагтай байгаа тахаар түүний нэрхшиг гэсэн хүмүүсийн зодоо эцэстээ төр улсыг ард иргэдээс нь холдуулдаг. Төрийнх нь эрх мэдлийг одоо оролцож эхэлдэг. Тийм учраас бол одоо саяны асуусан, хариулсан сарахад би ноцтой зүйлүүд эргэж гэж бодож байна. Монголын одоо энэ баялагын зодооноос болоод төрийн доктортой байхгүй асуудал сүүлийн 30 жил явж ирсэн байна. Одоо бүр хурцдах ийм байдал маань эргээд ирлээ гэж. Уулны хоос итгэж байсан хамтраад одоо бид нар аль талдаа бол одоо зөв зүйл дээр их нийлж байна да. Танхимын уур амьсгал засгийн газрын ч гэсэн одоо ажлууд бас урагштай явах нь даа гэж бодож байсан. Тэгээд харамсалтай нэм зүйл боллоо. Тийм учраас энэ улс төр бизнес хоёр хоорондоо жоохон зайтай байсан дээр үсттэй. Зарим талаар бол одоо хит ойрхон бүр алсуур бол бүр хит хайхтар оролцсон юм байна гэж одоо би бас дүгнэлт харах гэдэг. Би бол одоо Монгол Улсын ерөнхий сайдын номер 1 мэдээлэлтэй байдаг хүний хувьд бол бас зарим зүйлийг улсын нууцтай холбоотой асуудлаас бүрэн хэлж чадахгүй байх шиг байна. За зарим зүйлийг бол одоо шууд хэлж явах шиг. Тийм учраас цаашдаа ийм байдлаар ийм эрх ашиг гэдэг байдлаар төр засаг маань одоо иймэрхүү байдалтай байвал ер нь тун хэцүү болно. Намуудын сайн хөтөлбөрүүдийг аваад урт хугацааныхаа бид нар бодлогын төлөвлөлтөнд яаж хийх вэ гэдэг аргачлалаа хийгээд ингээд нэг явж байгаа инерцээ алдуулчихгүйгээр ингээд явах нь бол цаг хугацаа л хожно л доо. Цаг хугацаа хожно. Өнөөдөр Монголд болохгүй байгаа зүйл зөндөө байгаа. Бусад улсууд ч гэсэн бас бүтэн болсон зүйл баг аль ч улсад шөмжлөлтэй л байна. Гол нь бидний хувьд тууштай, төлөвлөгөөтэй явж ижил одоо А зэгээс Б зэгт хүрнэ үү гэхээс биш. Бүх зүйлийг одоо ингээд за энийг чи ингэчи тэрийг ч тэгчи гэснээр бол асуудал бас шийдэгддэг юм билээ. Шийдэгддэг юм бил. Тодорхой байдал сайн зүйлийг авчирсан улс орн маш бага. Тийм учраас бидний хувьд одоо хадгалаад энэ нийслэл дээр явж байгаа нэг тулын хурдны зам
За тэгээд энэ нэг хідэн төслүүдэд хэдүүлээ улс төржүүлэхгүй ямар ч гэсэн ингээд үр дүнг нь үдчих нь зүв байгаа. Бодлогын залгамж чанар гэж үнийг л хэлээд байгаа. Хүн байснаар заавал одоо жишээлбэл бодлогын залгамж чанар хангах зүйл биш л дээ. Тэр төслүүд дээр байгаа итгэл үнэмшлэр одоо хийгдэл ийм л одоо зүйл. Тийм учраас энийг бас одоо ингээд хилэн далангуу ярьж байгаа нь бас бид нар бодлогын энэ доктортой байдал дээр одоо эргэж буцахгүй байх нь бол туйлын чухал юм аа. Туйлын чухал юм. Түрүү золоо гишүүн бас ярьж байна. Монгол улс уулуурхаан төслүүдийг хөдөлгөөд за эдийн засгаас солонгоруулаад тэгээд хэрэгцээтэй байгаа дэд бүтцээ шийднэ гэвэл одоо багадаа дахиад 15-аас 20 жилийн хугацаа авна. Тийм учраас бид нар яах вэ гэхээр энэ одоо баялаг солилцох байдлаар одоо хадгалаад нийслэл Улаанбаатар хотод тойрсон нэг 2 тойрог замтай гол асуудлуудаа холбох ийм зүйл рүү цаг алдахгүй явахгүй бол Монгол улсын хувьд л цаг алдна. Одоо наад энтгэг Пакистан эдэр чинь бүгдээрээ тэгээд хөгжсөн байна. За манай улсын хувьд болохоор за төсвөө алдагдaltaа баталж болохгүй. За бүх зүйлийг одоо бидний хувьд бол заавал одоо ингээд нөгөө нэг ийм одоо асуудлыг одоо жишээлбэл за бид нар бүтээгдэхүүнийг ингээд одоо солиод дэд бүтцээ хийж болохгүй. За бүгд найрамдагтаар тусдаа хамтарч ажиллахлаар эдийн засгийн одоо төрөлжилтөнд болохгүй байгаад байна гэл. Оросын холбооны улстай хамтарч ажиллаж болохгүй гэдэг иймэрхүү агуулгуудыг бид нар ингээд мэдээж тавьж болно гэхдээ маш прагматик хандахгүй бол бид нар хугацаагаа л алдаад байна. Тийм учраас бидний хувьд одоо явж явж бидний зорилго улсаа хөгжүүлэх шүү дээ. Тэгэхээр энийг л бид нар одоо ихэндээ тавиад энэ асуудлуудаа мэдээж өмчлөлт төлөд байгаа асуудал ойлгомжтой. Маргааш өөр засгийн газар бүрдсэн ч тэнцээ шүүмжлэл байна. Нөгөөдөр дахиад өөр засгийн газар бүрдсэн ч тодорхой хэмжээний шүүмжлэл байна. Дэлхийн үлд яваажин биш шүү дээ. Бидний одоо хөгжсөн гэж одоо боддог Америкийн нэгдсэн улсад ч асуудал байна. Солонгос улсад ч асуудал байна. Японд ч асуудал байна. Хаасаагүй засаглалын ямарл болж байна. Харин ч манай улс энэ ковид Орос Украины дайны дундуур бол бас их аятайхан гарцсан шүү. Чангалгаар чангатдаг гэдэг шиг. Одоо харин энэ цаг үе дээр ингээд нэг юм жоохон тийм тайвшрах ийм мэдрэмж ороод ирэхээр за тэгээд нэг ийм сорилтууд багасаад ирэхлээр л тэгэл ийм нэг албан тушаалын ийм зүйл рүү орчиж байгаа байхгүй.